Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдөх өдрийн мэндийг хүргэе. Нэг тухан дээр улаан мэгтэй хүн сууж байна. Ханийн тухай, хайр дурлалын тухай бичлэг хийх гэж байгаа. Бодлого утсаар байгаа таарсан. Тэгээ математиктэй холбож тайлбарлахыг оролцъё. Яг үгээрээ тайлбарлахад бол ойлгомжтой зүйл байгаад байгаа. Үгээрээ ингэж тайлбарлаж болж байна. Ханилах гэдэг бол ханилах юм аа. Ханилж чаддаг хүн ханилж чаднаа. Ханилахаас гадуур хайр дурлал гэж байхгүй. Тэр бол автуулга, донтолт, хөөрөл, саадлын процесс төдий. Ханилах гэдэг бол тангаргийн шинжтэй бүх насыг хамардаг, урт голын тооцоололтой ийм тэгштгэл байна. Ханилах гэдэгт суралцахын тулд хүн эр хүн гэж юу юм бэ, эм хүн гэж юу юм бэ, цаг хугацаа гэж юу юм бэ, үр гэж юу юм бэ гэх мэтээс ахуулаад маш олон зүйлийг толгой дотроо зөнгөөрч болж өгвөл ухамсартайгаар мэдэж байвал тэр хүн ханилах чадвартай болно. За яагаад тэгштгэл рүү орцсон бэ гэх юм бол тэгштгэлээс эхлээ ярил л да. Нэг ийм тэгштгэл аваад байгаа байхгүй юу? Нөгөө 90 2 хүн оролцож байгаа болохоор x y хувьсгчтай тэгштгэл сонгосон. 2x төр нэмэх нь 4y тэнцүү 8, 3x-ээс хасах нь y тэнцүү 5 гэдэг ийм тэгштгэлээс бол x y-ийг олж болно. X нь 2 y-ийн 1 гарсан санагдчих байна. За тэнгүүт харьцангуй ярвигтай тэгштгэл гэх юм бол 2x төр нэмэх нь 4y тэнцүү 9, 3x-ээс хасах нь y тэнцүү 4 гэхээр x y нь бас хөөрхөн бутаргаа тав гарч байгаа. Жаахан төөрөгдөж алдаа гаргаж магадгүй. Гэхдээ тэгштгэл нь тэнцгийн хувьд бол тэнцэнэ. Хариу нь батлагдана. За тэнгүүд нэг 2x төр нэмэх нь 4y тэнцүү тэг гэсэн тэгштгэл байна. 3x-ээс хасах нь y тэнцүү тэг гэсэн тэгштгэл байна. Энэ болохоор ерөөсөө x y-ийн нутг нь тэг буюу ямар ч нөхцөлд тэг гарахаар л ийм тэгштгэл болчихж байгаа юм. За тэнгүүд хүн яаж төөрөгдөж болох вэ гэхээр 2x төр нэмэх нь 4y тэнцүү тэг, 3x-ээс хасах нь y тэнцүү тэг буюу хариу нь угаасаа тэг гарах тэгшгэлтэр одоо хувьсгчдэр нутаг өгчөөд л хариу хайгаад байна гэсэн үг л дээ. X нь 2, y нь 1 гэжэл одоо эн чинь орлуулад үзэхээр 4 дээр нэмэх нь 4 тэнцүү тэг. Одоо 6-аас хасах нь 1 тэнцүү тэг болчиход байгаа байхгүй юу? Тэгээ энэ нөгөө хүмүүс тэнцэхгүй шүү дээ. 8 тэнцүү тэг, 5 тэнцүү тэг гэдэг байгаатай адилхан гэсэн үг. Тэгээд тэнцэхгүй анханасаа ийм утгын алдаатай тэгшгэлийг одоо тэнцвэрлэх гэж хамаг хүчээ барж болж байна. Бас ингэж болж байна. Одоо 2x төр нэмэх нь 4y тэнцүү 8, 3x-ээс хасах нь y тэнцүү 5 гэдгийсээ одоо y тэнцүү 3x-ээс хасах нь 5 гэж болно шүү дээ. Тэгчээд нөгөө тэгшгэлээсээ болохоор x-тэй орлуулахаа мэдгүй, орлуулах үйлдэлээ мэдгүй. Дахиад y тэнцүү 4-өөс хасах нь x, баах нь 2 гэдэг. Зөвхөн y-гээ олчоод x рүүгээ орлуулахаа мэдгүй учраас 2 хувьсгчээ олж чадахгүй байх. За тэгээд төөрөгдөөд энэний дараачаар x рүүгээ y-гээ орлуулахаар нөгөө хэлбэрхаан бодчих үйлдэлийг аюулгүй ярвигтай урт болгоол тэгээ нэг юм хариу гарч байгаа. Гэтэ арай өөр аргаар гарч байгаа. Жоохон хонжруу урт байдлаар x y-ийг олох. Тэрийг одоо нөгөө яагаад яриад байгаа вэ гэхээр автуулдаг, донтуулдаг харилцаа, автуулдаг, донтуулдаг аргатай хүмүүс чинь нөгөө харилцаж байгаа хүндээ яг нэг ийм тэгштгэл өгөөд байдаг бахан л дээ. Нэг юм амар бутархай тоогоор задардаг тэгштгэл бодуулаад байдаг ч юм уу те. Гэхдээ яг бутархай тоогоор задрахч байсан гэсэн хариутай бол бас нэг юм хариутай байхгүй. Тэг чинь бүр нөгөө тэнцүү тэг гэдэг юм хариугүй тэгштгэл өгснөө хувьсгчийн утгыг шал өөр өгөөд байна гэдэг чинь энэ бол зөвхөн хуурам мэхлэх зэллэх үйл ажиллагаа шүү дээ. Утга нь тэг үйдэж x y дээр нь утга өгчөөд тэгээд тэгтээ тэнцвүүлэх гээд нөгөө нь толгоогоо гарчлал бодоод энэ чинь олдохгүй байхгүй. Тэнгүүд эсвэл нөгөө хувьсгчаа орлуулж мэддгүү хүн таарчаад y тэнцүүгээл бага x бодоод байдаг. X-ийг яаж олох юм бэ гэхээр орлуулгаа мэдгүй ч гэдэг юм. Ингээ энэ болохоор аргыг мэдгүй, аргын зааж өгөөгүй болноос. Ингээд утгатай тэгшгэлийг хүртэл утгыг нь олж чадахгүй гацах. За тэгээ би бас ChatGPT-гээс асуусан. Ер нь математик гэдгээр
Тэгээ математикийн тооцоол томьёоллоор хүмүүсийг төөрөгдүүлж болох юм байна тийм үү гэдээ асуусан чинь ер нь бол болно. Жишээлбэл одоо x квадрат тэнцүү x гэдэг байдлаар төөрөлдүүлж болно гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор 1-ийн квадрат тэнцүү 1 гэсэн үед бол үнэн баггүй. Тэнгүүд энэ бол үнэ ингээд 1-ийн квадрат тэнцүү 1 гэж баталж харуулчаад тэгээ нөгөө нэг цаашдаа нөгөө хүн чинь энэ томьёогоор сэтгэхэр чинь 2-ын квадрат тэнцүү 2, 3-ын квадрат тэнцүү 3 гэж бодоод байгаа юм шүү дээ. Яг үнэндээ бол 2-ын квадрат 4, 3-ын квадрат 9 байх хэрэгтэй шүү дээ. Гэх мэт ингээд нөгөө тооцооллын алдаа гаргаад тэгээ тухайн хүн энүүгээр хуурахтаа мэдлээгүй хуурсан бол одоо хоёулаа хамтдаа л буруу хариу гаргаад тэрийг жинхэнэ хариулт гэж бодоод яваад ах нь эсвэл мэдчихэгаад зүгээр хуурахын тулд 1-ийн квадрат тэнцүү 1 гэж нэг ганц нотлогдсон жишээг нь ашигласан бол хүн бол өөрөө 9 гарахыг мэдчихэж байгаа ч гэсэн 6 гаргангууд нь 4-нд нь гарч байгаа 3 дээр тоглолт их тэрийг нь ашиглах тэр буруу тооцооллыг нь өөртөө ашигтаар ашиглах гэх мэтэр хүний одоо тархийг кодолж угааж мангартуулж болдог бахны. Бас нэг жишээ ChatGPT-г үзсэн юм. Одоо ингээ 2, 4, 6, 8 энэний дараагийн тоон хэд болох вэ гэхэд одоо 10 байж болно шүү дээ. Зүй тогтлоор нь бодоод 10 байж болно. Эсвэл 2, 4, 6, 8 гингүүтээ 10 дээр нь зүй тогтол нь өөрчлөгдөд 3-аар ахих буюу 11 гэсэн ингээ дүрм зохиож болдог гинэ. Тэгээд 11-ээс цаашаа 14 гингүүтлээ тэрний дараачих тэр нас дүрм зохиождаг. Тэгээ энэ ийм байх хэвээр ийм дүрм зохиосон юм аа гэд хэлчихээр одоо за тэгэл юм байлгүй гэх тэнгүүд дараа нь тэр хүн чинь нөгөө зүй тогтлын тооцоолохгүй дарааллын бодохгүй байгаа хүн дээр өссөн үедээ одоо тэждэх үе дээр нь тэгж өөрчлөх юм аа гэдэл өөрөөрөө өөрчлөөд байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар ер нь хүмүүсийг төөрөгдүүлж одоо нэг үгээр хэлэхэд тэнэгдүүлж өөрийнхөө зүвийг баталж ингээд тарих угааж болдог юм байна даа л гэж бодоод сууж байлаа. За тэгсэн ер нь бол математик буюу тоо гэдгийн утга нь болохоор буурлын хэлж байгаагаар бол ингэж байгаа байхгүй юу. Би тэгтээ нөө буулгаагүй зүгээр уйггүй бэлэгдсэн учраас яг тийм бүрэн гүйцэтгэл биш шүү. Гэхдээ гайг баха. Ер нь тоо гэдэг чинь нөгөө утга нь тодорхой. Тэгээд бүхэллэг тусмаа одоо аль болох төөрөгдөл бага байдгаа гэж юм. Тэгээд утга хувьсагч хоёр ер нь бол тэнцэж байна уу? Нөгөө хариу тэ орлуулж байгаа хувьсагч хоёр ингээд тэнцэж байна уу гэдгийг ер нь шалгаж байх ёстой гэж юм. Ёстой гэж юм ч байхтай. Уг нь бол ёстой шүү дээ. Энэ бол тодорхой зүйл. Ер нь бол бэлгээрээ өгтүүлж байгаад аргатай задлал зүг болдгоо. Буюу одоо хариуг нь бэлгээс аваад одоо 8 гэсэн хариу гаргана гэдгийг одоо тэнцүүгийн тэмдэг арын тог бэлгээсээ авчаад тэгээ 8-ыг гаргахын тулд ямар томьёолол ямар сэтгэл тэнцэтгэл зохиож болох вэ? Ямар математикийн үйлдэлүүдийг хийж болох вэ гэдгийг олвол зүг байдгаа. Аргаар задлах юм бол эхлээд аргаар нь задлаад тэгээ хариуг нь олоход баг зэрэг төөрөгднө гэж. Тэр нь болохоор одоо арга дээрх бүх хувьсагч утга тоо үйлдэлүүдийг нэгтгэхэд өөрөө одоо тэгстгэл тэнцэтгэл юу гэдгийг юмнуудаа зохиогоод хариуг нь олно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг тэр хариуг олоход туслах бүх хүчин зүйлийг томьёо болгож тооцоолж хүний тарих хүчрэхүү гэдэг бол жоохон асуудалтай учраас бэлгээр өгт тусна зүг байдаг гэж хэлсэн байх. Тэгээ ер нь бол ингээд буурлын өөрийнх нь цаг хугацааны судар дээр тооны тухай угаасаа бичсэн байдаг. Тэгээд би тэндээс ер нь аливаа зүйлийн одоо тоо гэдэг чинь ерөнхийдөө байгаа ингээ үндсэн суурь хэдэн 1 2 3 4 5 6 7 8 9 за тэгээ 10-ыг багтаавал багтаах юм да. Эдгээр ингээ үндсэн суурь юм байна гэж ойлгосон. Гэхдээ 1 12-нд давхцаад байдаг байхгүй юу? Тэгээ энийг задлж томьёолох, энэ тоонуудыг гаргахын тулд задлж томьёолох, задарсан байгааг нь 1 2 3 4 5 6 7 8 9 10 болгож нэгдүүлэх гэсэн ийм л хоёр үйлдэл байгаа. Тэгээд яагаад зөвхөн энэ цифрүүд үндэсвэ гэхээр угаасаа бүх тоо чинь эднээс бүрдэж байгаа. Тэгээд эдгээр ингээд байж явах хэвээр хоёр байхгүй гэвэл одоо хоёрыг бид нэр жишээл юу гэж ойлгож юу гэж нэрлэх үү. Тийм учраас яг 9 хүртлээ бол чухал ахгүй. Гэхдээ 10 яагаад бас чухал вэ гэхээр энэ чинь нэг 10-ын орон руу 2 оронтой тоо руу шилжиж байгаа гэдэг үүднээс одоо яг 9-өрөө багцлжвал ингээд хитрхи баригдмал гэсэн үг. Тэгээ 10-ын орон руу шилжиж байгаа нь болохоор цаашаага хязгааргүй задрахын эхлэл гэсэн утгатай юм шиг байгаамаа. Надаас ингээ асуугаад байгаа хгүй. Цэцэгний амьдралыг
тэгштгэл болгоё гэвэл хүний оюун ухаан хүрэх үү гэж асуудаг байхгүй юу. Тэг би яаж хариултыг мэдвүтэй тэгсэн чинь цэцэгний амьдралыг бүрэн тооцохын тулд буй бүхнийг тооцох ёстой гэнэ. Тэр одоо нар сар од ирэхээс гариг дэлхий одоо юу гэдэг дэлхий дотроо л одоо ус агаар хөрс шороо тэгэл хүний өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр хүртэл маргааш цэцэгний амьдралд нөлөөлөх боломжтой шүү дээ. Бугны өнөөдөр алхаж байгаа чиглэл хүртэл цэцэгний амьдралд нөлөөлөх боломжтой байхгүй. Тэгэхээр тэр болгоныг тооцох хэрэг гардаг гинэ. Тэгэхээр би тэгвэл хүний оюун ухаан бол тооцоолж барахгүй юм байна гэсэн хариултанд хүрлээ. Тэгсэн чинь ер нь цэцэг гэдэг чинь тэгшгэлээр одоо задарч болохоор тийм зүйл муу юм уу гэж асууж байна. Тэгээд одоо энэ нь болохоор ер нь бодит оршихуйч өөрөө тэгштгэл муу юм уу гэж судахтай байгаа юм. Тэгшгэлээр тэр бүх юмыг тэгштгэл, тэнцэтгэл, математикийн аргаар хурцчилж гэх юм уу те болох уу л гэж юм шиг. Тэгээ би нэг анханасаа тэгштгэл дээр суурилж энэ болгоныг бодсон болохоор тэгштгэл гэдэг үг хэрэглээд байгаа шүү. Математик сайн ойлгодог хүмүүс нь өөрийнхөө тэр яг оновчтой үгээр миний тэгштгэл гэдэг үгийг орлуулаарэ. За тэнцэтгэл гэж ярил бас яг арай нэг суурь ойлголт болох юм байна да. Ер нь математикийн бас анхдагч үйлдэлүүдийн нэг штэ нөгөө 2 дээр 1 нь 2 тэнцүү 4 гэдэг чинь тэнцэтгэл гэж би ойлгоод байгаа. За тэгээд тэнцэтгэл бол тооцоол хийх арга хэрэглэгдэхүүн мөн үү гэвэл мөө. Тэгээ энийг ингээд ChatGPT-гээр таашаа дэлгэрүүлээд үзэхээр математик гэдэг чинь нөгөө зүй тогтлын тухай юм байна л да. Бүр анхдагч үндсэн суурь ойлголт нь логик суурьтай буюу үнэн ба худал гэдэг суурьтай юм байна. Цаашаага нэмэх үйлдэл гэж юугаа нэрлэх үү, тэнцүү гэж юугаа нэрлэх үү гэдэг нэг тийм нэршлийн тодорхойлолтын хэлбэртэй. Тэгээд тэрнээс цаашаа явхлаар аксиом гэдэг байгаа байхгүй юу. Аксиом гэдэг нь бисаа ойлгохгүй байгаа юм аа. Нэг цэг нөгөө цэгтэй холбогдохоор шулуун болдог гэдэг юм суурь ойлголт. Тэгээд дараачих нь юу байлаа? Тэнцэтгэл гэдэг нь яварсан 5 дээр орж ирж байсан санагдаж байна. 4-т нь уг нэг юм биш тэрээ сандгүй. Тэгээд тэнцэтгэл орж ирдэг гэд. Би бол тэнцэтгэлийг үндсэн суурь ойлголт нь юм байх гэсэн чинь тэрний өмнө ийм ойлголтууд байдгаа гэж ChatGPT надад тайлбарлаж өглөө. За тэгээд ер нь математик чинь ингээд альва тэнцэтгэл тэгштгэлийн хариуг болоод томьёолоод одоо юу гэх юм бэ? Юмсын зүй тогтлыг олох гээд байгаа юм шиг надад санагдсан. ChatGPT болохоор бүрэн бол зүй тогтлын шинжтэй гэж ойлгож болохгүй гэдэг нэг юм яриад харин би тэрийг авч хэлцсэнгүй. Тэгээд буурлахаар ингэж байгаа байхгүй юу? Цэцгийг тэгштэглэр ойлгож болох ч гэсэндээ тэгштэглэр бүтээж болохгүй гэнэ. Ер нь бол тэр эрх нь ингээ хүнд байхгүй гэнэ. Хүн бол тэнгэр биш. Хэрэг өөрийн тооцоололоор цэцэг бүтээлээ гэхэд хойштын үр дүн харилцан сүлдээнд орох бүх нөлөөллийг тооцох хэрэгтэй. Ард нь сүнсний сурлага гэх мэт олон хазаалт үүснэ. Хазаалт бол суралцах хүртэл одоо тэрийг таньж мэдэх хүртэл хазаадаг учраас үнэндээ бол тэр цэцгийг хүн бүтээх ихгүй юм байна л да. Тэр бүтээсэн цэцэг болгон бол амтай голтой одоо ардаа бүр тэр сүнс од ирэхс гэд олон юмыг тооцоолоогүй дутуу улмаас дандаа тийм дутуу хазгай бүтээл болдог гэсэн утга хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд тэгштгэл томьёо гэх утга нь олон зүйлсийг оруулж тооцоогүй учраас бидний ойлгодог тэгштэглэр бол бидний ойлгодог тэгштгэл гэдэг нь одоо бидний хийж чаддаг тооцоололоор бол тийм байгаль эхийн ургуулсан шиг цэцгийг яг тэр амтай голтой тэр харилцан сүлэлтэнд байдаг цэцгийг ургуулах боломжгүй л байдаг юм байна л да. Тэгээд эндээс үндэслээд юу гэж ойлгох вэ гэхэлэр тэнгэрээс суралцаж газраа хамгаалж түүний зүй тогтлыг байгаа чигээр нь суралцах байдлаар хандах юм бол энэ жинхэнэ оюуны сод туйрвал болж чадна гэж аахгүй. Өөрөөр хэлбэл нэг хүн өөрөө ингээд тооцоолсны үндсэн дээр бүтээвэл тэр нь дандаа тооцоололт дутуу байдаг. Харин цаанаасаа ингээд тооцоололт бүрэн байгалийн энэ бүтээлүүдийг байгаа чигээр нь хадгалж хамгаалж үлдээгээд тэндээсээ суралцаад тэрийгэ томьёолж чадах юм бол тэр бол жинхэнэ сод бүтээл одоо жинхэнэ нээлт болдгийм байна. За тэгээд амийг бүтээж чадна гэхэрнээ өөрөө амьгүй сүг бол бүтээл нь юу вэ? Жишээлбэл те хүннүү гүрний олсон томьёо гэж байгаа байхгүй юу? За тэр нь болохоор ерөөсөө тэр 10-ын орон 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэдэг энэ 10-ын орны томьёолыг олсон. За тэгээд нөгөө
хүрд гэж нэг их чухал ойлголт байх шиг байна. Одоо кав үрдвэн гал гэдэг юм бол энэ чинь кав гэхэр чинь уг чанар гэсэн утгатай. Тэгээ уг чанарын урдвэн гал гэхийг жишээлбэл хүрдэн гал гэж орчин үеэрээ хэлээд байдаг байхгүй. Энэ болохоор юм өрчгүйн хүрдтэй холбоотой юм бас тоон ойлголт юм шиг байна. Түүх урхан зэрэгцэн оршдог буюу одоо нөгөө мөнх орших. Энэ болохоор тоон утга нь бол хязгааргүй гэсэн үгтэй. Мөнх цаг хугацаа гэдэг чинь тоон утгаар бол хязгааргүй цаг хугацаа гэсэн. За эднэрийг ингээд ер нь олоод тайлаад тэгээд төрийн бэлэгдлүүдтэй төрийнхөө үндсэндээ шингээсэн байдаг юм байна. Энийг болохоор яаж олсон бэ гэхээр аргыг бодсоор байгаад бэлгийг бодсоор байгаад аргыг олоод тэгээ энэ хоёр нь тэнцдэг юм байна л да. Тэгээд буурлахаар бол ингээ хим гэдэг зүйлээр бол ертөнцтэй харилцсан буюу харилцан сүлжээнд нь цохирч болно. Тэр математик гэх мэт зүйлийг бол тэр нэг эн чинь нэг хэрэглэгдэхүүн юм шүү. Тэнгүүд эдгээрийг болохоор юм зэгцлэхэд ашигладаг, томьёолоход ашигладаг юм зур юм арга хэлбэрийн л нэг хэсэг юм байна л да. Түүнээс одоо ертөнцийн зүй тогтол нь математик юмаа гэвэл одоо бидний математик гэж ойлгодог тэр хамрах цар хүрээнд ертөнцийг тэр чигт нь багтаадгүй л юм шиг байгаа юм. За тэгэнгүүт хим гэдэг нь болохоор хийхэл биш ээ гэдэг байхгүй. Амтай голтой байхыг химтэй гинэ. Холын тооцооллыг химээр буулгана. Тэгээд задлж ойлгох зөв зэгцэлэг нь чухал ач холбогдолтой. Нөгөө хим гэдэг зүйлээ задлж ойлгох зөв зэгцэлэг нь, зөв томьёолох нь, зөв нэрлэх нь чухал ач холбогдолтой. Тооцоол хүрэхгүйг одоо хүн гэдэг чинь угаасаа л ингээд тэр байгаль их шиг тооцоол хүрдэггүй учраас нөгөө хүрэхгүй байгаа тэр тооцооллыг бэлэгдэж олоод бэлэгдснээ зөв тайлахгүй шулуун сэтгэх юм бол томьёо нь буруу гарна, одоо хариу нь буруу гарна. Тэгээд тэрэндээ төөрөлтөн. Тэгэхээр хин зөв зэгцэлж чадсан нь одоо бэлгийг арга руу буулгаж тогтоож бийжүүлж чаддаг байх нэ. Тэгээд зэгцэлж чадаагүй байгаа хүн бол энийг ингээд тогтоож чаддгүй буюу нөгөө хээр хэл байдлаар буулгачаад ингээд эргэлдүүлээд яг юм хөрсөндөө бууж ирдгүү тэр хэрэгл шинжээрээ оршоод байдаг байх нэ. Жишээлбэл одоо бэлгийг айлдаад байх ч гэсэндээ бие засч чаддгүй, гэрээ засч чаддгүй, төрөө засч чаддгүй байдал чинь нөгөө зөв зэгцэлгүй, зөв ойлгохгүй, бүрэн ойлгохгүй байгаатай холбоотой, бүрэн тайлахгүй байгаатай холбоотой юм байна л та. За тэгээ бэлгээ зөв тайлж арга дээрээ өсвчүүдийн утгыг олох юм бол бэлгийг аргад буулгалаа гэж үзнэ. За тэгээ математик бол үнэн ба худлыг ингэж томьёолоод үеийн үедээ ингэж ойлголцож бай гэх утгатай нэг тиймэрхүү үг байж болох юм аа л гэсэн юм шиг байна. За тэгээ буурал бол яг математик энтер гэсэн тэр нэр томьёо бол ашиглахгүй. Гэхдээ нөгөө нэг тоог нь бол ашигладаг. Яг тэр 10-ын доторх орноо ашигладаг байхгүй юу? Би бол буурлыг тоо яриад эхлэхээр 10-аас дээшээгээ нэг хөөгд хийснийг бол мэдэхгүй. Ер нь 13-аас цаашаа хөөдгүй. Тэгээ угаасаа хөрсдийн хязгаар нь 12 юм аа. Тэр гээд 13 дахь цаг хугацаа тэр гээд байхыг бодоход тэр угаасаа тэрнээсээ цаашаа адилхан юм шиг байна. Давхарддаг юм шиг утга нь. Одоо буурал бол үеийн үедээ яаж ойлголцъё гэж буурлж байхдаа энэ үгтэн л томьёолсон баг л та. Тэрийг тайлж ойлгосон баг, бэлгээс томьёолж өгсөн баг. Тэр нь болохоор гал гэдэг ойлголтын дээр цаг хугацаа, орон зай гэдэг юм олон ойлголтууд байж болно. Тэгээд энэ төр нь бүгдээрээ юм давхцдаг буюу одоо бүгд нөгөөгийнхөө үндэс болдог. Галын үндэс нь цаг хугацаа болдог, цаг хугацааны үндэс нь орон зай болдог, орон зайны үндэс нь гал болдог гэдэг ингээд бүгд нөгөөгийнхөө үндэс болоод байгаа юм том тогтсон одоо амин чухал гол ойлголтууд гэж юмнууд байгаа хгүй юу? Утган бүрэн бие биедээ бүрэнээрээ ингэж хөрвүүлж болдог ийм гол ойлголтууд байгаа. Энэ ойлголтууд ажиглаад ахаар бүгд бие биенийхээ үндэс болоод байхлаар нь эндээс зүй тогтлыг ойлгосон буюу энэн буюу нөгөө зам гэдэг чинь харилцан сүлжээний суурьтай юм байна. Нэг нь нөгөөгөөсөө шалтгаалдаг юм байна. Нэг нь нөгөөгийнхөө үндэс болдог юм байна. Нэг нь одоо нөгөөгөөсөө ургаж дэлгэрдэг юм байна гэсэн юм харилцан сүлжээний суурьтай гэдэг тэр зүй тогтлыг олж ий.
Тэгээ харилцан сүлдээнд томьёо байгаа юу гэж асууж юм. Тэгээд ер нь бол байж болно. Гэхдээ нөгөө аргаар тооцоход нас хүрдэхгүй учраас хүний нас хүрдэггүй мэл та аргаар тэр зүй тогтлыг бүгдийг ингээд томьёолоод авъя гэхэд нас нь хүрдэггүй болохоор бэлгээс татаад тэнцвүүлэх эсвэл өвсгчийг олох байдлаар буулгадаг. Өөрөөр хэлбэл тэнгэртэй захирагт тэгээд зарилгыг нь алтаагүй зөв зэгцэлж буулга гэсэн ийм л одоо хууль ер нь бол хүчтэй хүн бидэнд үйлчлдэг байх нэ. Тэгээ мэдээж яг нас нь хүрэхгүй болохоор өв болгож үлдээгээд тэгээд одоо дараагийн үедээ тэр өв болгож үлдээсэн юмаа сэрээд сануулж агаад дахиад нөгөө утга агуулга хувьсгчуудыг нь нэмээд одоо тэр нэг оюуны санганд тэлээд тэгээд өвлүүлээд тэгээд тэлээд гэх байдлаар ингэж тэлтгэл байх л та. Тэгээд одоо бүтнээрээ таньсныгаа бэлэгтэй оюуны сандаа хадгалчаад тэгээд юу ч мэдэхгүй хүүхэд төрж явахад түүнийг бэлэгдүүлээд яг аргаар хөөгөөд нэг жимээр хөөгөөд олж чадахгүй мэдлэгийг одоо нөгөө бэлгээр нь дамнуулаад буулгах боломжтой болдог байх нэ. Тийм учраас л тэнгэртэй захирагдаж тэгээд одоо тэндээс ирж байгаа зөв мэдлэгийг зөв буулгах нь одоо 60 насыг наслах тэгээ энэ жархан насандаа өчүүхэн зүйлийг үзэж харж бодож сэтгэж чадах миний хувьд цорын ганц хамгийн хурдан цагийг товчлох арга зам юм байна. Ингээд тэнгэртэй захирагтаа зарилгыг нь зөв буулгаж байвал хангалттай их тооцоо томьёол бууж ирнэ. Түүнийг сэтгэх бүртээ хүн бол суралцаж одоо яг тэрний төвшөндтэй тэр тооцоо томьёолыг ойлгох төвшөнд ингээд сэтгэхүйн хувьд тэлж байдаг бах нэ. За бэлэгтэй хүн гэдгийг одоо тайлбарлах гэж оролдъё. Тэгэхээр ухааны цар хүрээлээрээ бэлэг чадварыг тосдог. Тэгээд ухааныхаа цар хүрээгээр бэлгийг арга руу тайлдаг. Түүнийг багслаад нэрлэх юм бол ер нь ухааны цар хүрээ өргөн хүн чин сэтгэлдээ инэрч хүндэлж мэддэг, итгэл нь гал шинжтэй байдаг гэж ингээ буурал өөрөө томьёолсон байна л да. Ер нь бол чин сэтгэлдээ хүн гэвэл тэр ухааны цар хүрээ өргөн хүн л чин сэтгэлтэй байдаг гэдэг энэ буурлын юм тэнцэтгэл л шүү дээ. Одоо цар хүрээ өргөн бол чин сэтгэлтэй хүн, чин сэтгэлтэй хүн бол цар хүрээ өргөн хүн гэсэн утгыг ингээд өөрөө олж томьёолсон байх юм. За тэгээ ухааны цар хүрээ гэдэг нь одоо юунаас хамаарч байгаа юм бэ гэхээр харыг задлан танихад ухааны цар хүрээ тэлж байдаг. Өөрөөр хэлбэл суралцаал байх юм бол ухаан тэлнэ. Тэгээ ухаан тэлэх тусам суралцах чадвар тэлнэ гэсэн нэг юм. Тэгэнгүүт нэг хэсэг цаг хугацаа одоо би нэг өөр цаг хугацаа гэдэг нэг юм яриадсэн шүү дээ. Тэнгүүд одоо тэр за юм нэг цаг хугацаанд бай. Тэр цаг хугацаанд одоогоор би ингээд суралцаж дуусаагүй бол тэр цаг хугацаа л миний цаг хугацаа гэсэн. Жишээлбэл би ингээд юу тарин түүнийгээ хураана гэдгээ ойлгохгүй л яваад байвал одоо юу ч хамаагүй тариал тэр тарснаа буцааж авах гэх байдлаар яг нэг юм тэ өөртөө юм зовлон тариал зовлонгоо буцааж авах юм тойрогтой эргээл байна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт энийгээ суралцаад ойлгоод за тэгвэл би ингээ амгалан байхын тулд өнөөдөр амгалан байхын үндсийг суулгах хэрэгтэй юм байна гэдгээ суралцчих юм бол одоо би ингээд өртөөлөх эрхийг олж авд юм байна л та. Тэр өртөөлөх эрх нь болохоор амгалан олохын тулд ямар үндэс тарих вэ гэдэг ийм өртөөлөх эрхийг олж авд юм. Яг гэвэл өөрөө ойлгосон учраас туулж ч юм уу те ингээд сэтгэж бодож ойлгосон учраас одоо би тэр амгалан гэдэг зүйлийг нэг юм ингээд барьцтай гарцтайхан шиг зүйтэйгэн шиг тайлхна шүү дээ. Ингээ өртөөлөх эрхийг олонгуудлаа дараагийн цаг хугацаанд шилжиж байгаа нь болохоор би одоо амгалан тарих аргыг олсон юм чинь одоо амгалангаа олж чадахгүй. Тэгэхээр би ийм амгалан цаг хугацаа руу шилжин гэсэн. За тэгээд тэндээ ингээд хэсэг тэр цаг хугацаанд суралцсан. Тэгээд дараагийн цаг хугацаа гэдэг. Гэхдээ одоо ингээ амгаланг ямар төвшөнд таньж байгаа вэ гэдгээрээ ийм цаг хугацааны шилжилтүүдийг хийж явж болно. Одоо аль биеийн амгалан төвшөнд за аль биеийн амгалан гэхэр төөрч болохгүй шунал мандалтай андуурахгүй шүү. Одоо өөрийгөө амгалан байлгаж байна гэдэг юм хамлалаа амгалан гэж ойлгодог цаг хугацаа чинь нэг өөр, яг жинхэнэ амгалан жинхнэр нь олсон цаг хугацаа чинь нэг өөр. Тэгвэл тэр жинхэнэ амгалан жинхнэр нь олсон цаг хугацаа бол бие зассан цаг хугацаа байхгүй. Тэнгүүд за амгалангаа олцоод одоо гэрээ засъя буюу одоо энэ амгалан яаж ядаж найздаа амгаланг заагаад үг, ядаж хүүхэдтэй амгалан байхыг заагаад үг гэх чинь болохоор гэрээ засж байгаа буюу нэг юм эргэн тойрныхоо хүмүүсийг засж байгаа хэлбэр. За тэгээ бүр
өндөр түвшин гэх юм бол нийгмийн түвшинд буюу нэг инх хамгааланг тогтоох, цогцлоох гэхээр тэр чинь нэг юм өөр цаг хугацаа. Тэнд бол төрийн үйл ажиллагаа, тэгээ төрийн түвшинд олныг хамаарсан сэтгэн бодох үйл ажиллагаа, тэгэл тэрийг таньсан байх, тэрний дунд өрнөх тэмцэл, тэрний дунд олох сурлага, тэрний дунд үлдэх өв өнтер гэд цаг хугацаа нөгөө учраас бас ингээд бүх юм дагаад нөгөө сурлагын хувьд ингээд танин мэдхийн хувьд ингээд тэлээд явчихнаа. За тэгэл одоо сурлагаа хэр хурдан тухайн цаг хугацаанд дүүргэж байгаа дараагийн сурлагын тэр сурлагаа өртөөлөх эрхийг олно. Тэгснээрээ дараагийн сурлагын цаг хугацаанд шилжинэ гэдэг ингээд энэ суралцах чадвар өндөр байх тусмаа хүн бол нэг наснд ихийг хийж нэг наснд олон цаг хугацааг хурдан товчилж олон цаг хугацааг нэгтгээд ер нь хөрсдөгдөг чинь юм байна гэдэг эцсийн одоо тэр тархалсан тамгалсан гэх агуу мөрийг үлдээгээд Тэнгэрийн орондоо одож болох нэ. Энэ цаг хугацаануудыг одоо сунгах там гэдэг нь амгалан юмаа гэж ойлгочод байгаа хүн тэрэндээ суралцахгүй ингээл тамыгаа л хөөгөөл одоо тамдаа л амьдралсаар байгаад хүчиж болохгүй. Тэгэнгүүт энэ цаг хугацааг сунгах буюу тэр ойлгохгүй байгаад ингээд сунгаад уртсгаад байх эсвэл товчлох буюу тэр нэг хүн 60 жил сурж байгаа нөгөө хүн 6 өдөрт ойлгочих болохгүй. Тэгээд энэхийг товчлох гэж байгаа. Тэгээд энэ цаг хугацаануудыг сунгах болон товчлох хэсэг нь эзэн биеийн биелгийг араа руу зөв тайлах сэтгэлгээнээс хамааралтай гэж. За сэтгэлгээ байхын тулд үндсэн сургалт нь болохоор харыг таних. Яагаад гэвэл нөгөө буурлын цаг хугацааны судар дээр үндсэн ойлголт нь эхлээ хар байжгаад ингээд таниад мэдгээр цагаан болж хувьсдаг буюу харчин юм суур нь баггүй. Тэгэнгүүт тэрийг таньж мэдээд тэрнээс суралцаад байвал л одоо сэтгэлгээ тэлээд байна гэсэн. Тэгэхээр харыг таних нь бол үндсэн сургалт нь. Тэгээд энэ нь болохоор олон төвшөнд хуваагдана гэж. Тэгээд за эхлээд ядаж нэг харыг нэг хар юм байна гэж нэг тэмтрэх. За тэгээд суралцаж эхлэх, суралцснаа эвлүүлж зэгцлэх, нэгтгэх, эренблэх, дүгнэх. Тэгээд ойлголтуудыг одоо тодорхой болгох. Тэгээд тодорхой болгосноо нэрлэх, бүр ингээд зоож нэрлэх гэдэг эцсийн байдлаар нөгөө шийдвэр гаргалтын үндсэн суурь ойлголт болгож тавихыг хэлж байна. Тэгээд нэрлэсний үндсэн дээр одоо шийдвэр гаргалт зөв байх, хариу үйлдэл зөв байх, гарц гаргалгаа зөв байх, байных нь он чинь зөв магадгүй олон байг нэг сумаар давхардуулж онох гэх зэрэг юм сууц сэтгэлгээнүүд төрөх. За тэгээ ингэсний үндсэн дээр бусдыг дэмжлэх, засах, өргөх гэх иймэрхүү сэтгэлгээ төрөх нэ. За миний математик тооцооллын тухай ойлголт бол ингээд нэг юм дүүрчлээ одоо тэмдэглэж авсан л энэ ингээд энд толгой эргээдсэн болохоор би яг тэгтэл шууд ярьсангүй тэмдэглэж авснаа л уншичлаа. Тэгэхээр нөгөө бусдыг автуулдаг, мангартуулдаг ингээд өрхөн дунгачаад ингээд өрхнөөсөө гаргадгүй хүмүүс яагаад тийм байна вэ гэхээр энэ түрүүн хэлсэн нэг л тэгшгэлтэй. Тэгээд тэрнийх нь хариу 0 буюу ямарч утгагүй, хариултгүй, хязгааргүй шинжтэй, тэгээ хязгааргүй гүнэлдэг ч гэдэг юм. Эсвэл нөгөө талдаа X Y-гээ орлуулахаа мэддэггүй үйлдэл, зарим нэг үйлдэлийг мэддэггүй учраас тэрийгээр одоо ертөнцийг төсөөлдөг. Тэ ганцхан X-ийг олж байгаагаар ертөнцийг төсөөлдөг ч гэдэг юм. Эсвэл нөгөө нэг ганцхан батлагдсан хувилбараараа томьёогоо тэр чигт нь үнэн гэж итгэдэг, эсвэл тэгж итгүүлдэг ч гэдэг юм. Иймэрхүү арга хэлбэрүүдийг ашигладаг учраас тэр нөгөө томьёоных нь учир нь олдохгүй тэр хүний одоо тэгстгэл тэмцэтгэлээ хариу нь зөв гарахгүй эсвэл хариутайгаа таарахгүй ч юм иймэрхүү байдлаар төрөлд үүсгдэг баядар автуулаад байгаа хүмүүс бол ерөнхийдөө л нөгөө тооцоол муутай тэгээ буруу тооцоолсон ч юм уу муу тооцоолсон эсвэл буруу муу тооцоосноо мэдсээр байж тэр өөрийнхөө томьёоллыг бусдад тулгаж тэндээс ашиг гаргаж авдаг ч юм жаахан онцгүй л сэтгэлгээний загварыг өөртөө бүрэлдүүлсэн хүмүүс байдаг нэ. Тэгээ эднэртээ автаж дагаад байх юм бол бид нар хизээч хариутай тэгштгэл гарахгүй бүх тэгштгэл нь 0 гараад идэх ч юм уу. Эсвэл хизээч нэгийн тоог таньж мэдэхгүй, хизээч нэгийн тоог гаргаж чадахгүй, хизээч нэгийн тоо юунаас яаж бүтэж байгааг ойлгож чадахгүй байх нь. Тийм учраас одоо тэр харвтын орныг ойлгохыг хүсвэл тэ харвтын систем дээр дулуулсан төртийн тогтолцоог ойлгохыг хүсвэл ядаад тэр
тэг гаргаад байгаа тэр хязгааргүй хөөгөөд байгаа хийрхэл тэр утга үгүй томьёолол буруу хувьсгч нь дутуу эсвэл ингээд улаан цагаан хуурж зэлсэн мэхэлсэн юмнуудыг одоо хар цагаан ус тосоор нь ялгаж тэрэнд автахгүй хуурдахгүй байх чадварыг суралцсангаа зөв тэгштгэл гэж юу гэдгийг зөв тэнцэтгэл гэж юу гэдгийг тоо яг хариу гардаг тоо гэдэг чи юу гэдэг ч тийм иймэрхүү зөв томьёо гэж юу гэдгийг тэр томьёо хитэн хүчин зүйлийг тооцсон болоод ийм хариу гарч байгаа. Одоо тэрнээс илүү хүчин зүйлүүдийг оруулах юм бол ямар томьёо гарах уу гэх мэт ингэж энэ болгоныг дотроо тоогоор нь биш юм а гэхэд зүгээр өөрийн ойлгох утгаараа бодож хэрэгцүүлж чаддаг байх нь одоо сэтгэлгээ дараагийн төвшөнд гарахад хэрэг болдог байна. Тэгээд жишээлбэл одоо шуналтай, бардамналтай тэгээд тэрэндээ төөрцөн одоо эсвэл хий дурлалыг ханилгатай андуурдаг ч юм уу эсвэл хий хэрэглээг тэнгэр ухааттай андуурдаг ч юм уу тэр хүмүүс л дандаа тийм нөгөө дутуу буруу хариунд тэнцгүй ч юм уу хариугүй бодоод байгаа шүү гэдгийг л одоо энэ бичлэгээр дамжуулж хэлхийг хүслээ. Тэгэхээр хариу байхгүй эсвэл хариунд тэнцдэггүй анханасаа алдаатай зүйлийг насаараа хөөвөл харамсалтай шүү дээ. Тийм учраас та бүхэн өөрсдийн толгой төрхөө сайтар ашиглаад өнөө худлыг зүйтэйгээр шүүн тунгааж байгаарэ гэж хүсэж байна. За тэгээд үүгээр энэ бичлэгээ дуусгачих. Та бүхэн Буурлын Судар худалдаж авахыг хүсвэл гэрлээ үлгэрч гээд Facebook хаягаар холбогдоод хаяг утасны дугаараа явуулаад төрүүлээд авч болно. Яг энэ тооны тухай ойлголт бол цухасч хэцтэй. Цаг хугацааны судар дээр ер нь тоо руу нэг ороод дүрс рүү нэг ороод тоо руу нэг ороод дүрс рүү нэг ороод байгаа. Тэгээд тэрийг ингээд тайлж уншиж өөрөө ингээд тайллын зөв хийж өөртөө авч бас болно. Тэгээд тодорхой хэмжээгээр бас тайлаад утга нь өгөгдсөн л байгаа. Их л олон тоог наашин цааш нэргүүлээд л бичсэн байдгийн. 8 оюуны бэлчиртээр бол жишээлбэл нөгөө цаг хугацаа гэл 12 цаг хугацааны шинжийг яг юм бэлэгдлэр нэгээд тайлбарласан. Тэрийг ч яг ойлгож явах хэцүүлдэг. Гэтэ ингээд тэндээс юм авах чадвартай хүн бол авч болохоор л юм байдаг. Эсвэл эрхийн мэргэн харваач үүлээрийг ингээд 7 нар 5 3 гэдэг чинь 5 дээр нэмэх нь 7 буюу 12 цаг хугацаа гэдэг ингээд холбоод тайлж майлсан юмнууд бас ингээд тэр чинь үндсэн суурь ойлголтууд юм шиг байна. Тэгээд энэ ойлголтуудыг нөгөө бэлгээс тэ буулгаж байгаа хэлбэрээр нь аваад өөртөө тайлж бас өөртөө хэрэгжилж болно шүү. Тэгээд хүсч ивэл судраа худалдаа авч уншаарай. Тэгээд би одоо судраа тайлбарлах тийм үйл ажиллагааг ер нь хийх хэрэгтэй юм байна гэж бодоод л байгаа. Тэгвэл яг бичлэгүүдээр утга агуулгуудын ерөнхийдөө задлал бодит амьдрал дээр ингэж хэрэгэлдэг шүү гэл бол нь үзүүлээд л байгаа. Эндээс бол их юм олж болдог доо. Тэгээд эндээс ер нь амьдралыг огоорч байна да. За тэгээ бас нэг түгээх зар нь болохоор би нөгөө хүмүүстэй уулзаад ертөнцүүдтэй уулзаад гэжтэй хүмүүстэй уулзаад нөгөө юу яаж байгаа сэтгэл мэдрэмжийг ялгаж тэгцэлж одоо зангилааг нь тайлах нэг тийм ганцаарчлсан ярилцлага одоо орчин үеэр ойлгох юм бол нэг сэтгэл зүйн зөвлөгөө гэх юм уу. Гэхдээ одоо сэтгэл зүйн зөвлөгөө гэж бол хэлэхгүй. Би бол энийг яг зангилаа тайлах, тэгээ төөрөгдлөөл төөрөгдлийн гаргах, дутуу ойлголттой бол тэрийг нөхөх юм ярилцлага гэж хэлнэ. Тэгээд тийм хийж байгаа. Тэнд ганцаарчлсан ярилцлага хийхийг хүсвэл 9 сарын 1-ээс хойш цаг авч болно. Тэгээд ер нь бол дор хаяж 2 юм уу 3 удаа тэгтээ дээдлэн 5 удаа 5-аас их дүүлэх хэрэггүй байх гэж бодчих. Тэгж ярилцъя гэж бодож байна. Яагаад гэвэл ярилцаад явсан хүмүүс төр дахиад дутуу ойлголтууд цаашаа явах тэр чинь нэг юм бүрэн гүйцэд болох ёстой шүү дээ. Тэгээд одоо нэг л юм ойлгочоод ханах хэрэггүй эсвэл одоо надтай уулздгүй маа гэхэд цаашаа дахиад над сурлага ойлголтууд чинь дэлгэрч тэгж явах ёстой шүү гэдгийг манайхан санаарай. Тэгээд та бүхэн тэгэл өөртөө л мэд тэгээд сонирхож байвал бас гэрлээ үлгэрж Facebook хаягаар холбогдоод цаг авч болно. Үүний хувьд нэг удаа уулзахад 60,000 2 цаг ярилцсан. Тэгээд тийм байна да. Тэгээ би бол ярилцсан хүмүүстэй тодорхой хэмжээний үр дүн гаргаад байна л гэж ойлгож байгаа. 3 жил сурсан одоо өөр дөрөө ажилласан юм а хүнтэй ярилцахаар ер нь болоод байл гэж харсан би. Айгүй сайн баригдаад тэр тэгчтэй тэн дээр тийм байна да гэл нэг гинт толгой бүр ингээд компьютер шиг айгүй хурданж ажиллаад ах шиг би бүр гайхсан. Би ингэж чадчихъя. Хизээ сурч байгаа энэ гэж бас бодсон. Тэгээд надад бас давхар энэ нь болохоор нөгөө нэг юм судалгаа те хүмүүсийн яг юун дээр ойлголтод дутуу хаанаа голцоо зангилаатай байна.
гэтэр гэд ийм давхар ач холбогдолтой байгаа учраас их зөв үйл онж хийжээл гэж бодож байгаа. Энэ бол айгүй зөв үйл эхлүүлсэн байна гэж бодож байгаа. За ингээд үүгээрээ энэ бичлэгээ дуусгая. Анхаарал тавьж үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.